Ерөнхийлөгч Хүрэл Сүхийн бүгд найрамдах Польш улсад хийж байгаа төрийн айлчлал үргэлжилж, хоёр улсын төрийн тэргүүнээр Варшавад нь олсон Польш-Монголын бизнес форумд оролцлоо. Монгол улс итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш байх зарчим баримталж байгааг ерөнхийлөгч хэлээд харилцаа ашигтай хамтран ажиллахыг уриалсан байна. Хоёр улсын ард түмний ярантуух бол зөвхөн 60-75 он жилийн ой биш. Бараг 800 тэртээ тухтай. Практичнее. Монгол Польш хоёр улс аль ч салбарт хамтран ажиллах боломжтой. Ялангуяа уул уурхайн салбарыг Монгол Польшийн хамтын ажиллагаанд чухал нөлөөтэй гэж харж байгаа. Тэгээд энэ улсын хөгжил бол сүүлийн 20 жилд бол дотоодны бүтээгдэхүүн бол 4%-аас унаагүй байгаа. Европын эдийн засгийн хүчрэг болж байгаа улстай. Тусгаарлагдсан Монгол улс гэдэг чинь одоо энэ өөрсдийнхөө үйлдвэрийг хөгжүүлэх, за улсынхаа эдийн засгийг тэлэх ийм том бодлогыг хэрэгжүүлж байгаа нь чухал ач холбогдолтой юм байна гэж ингэж үзэж байгаа.